миний л насны хүүхэд байгаа байхгүй юу? Арай л хайран яг эд сурч боловсрдог нас шүү дээ. Тэгэхээр миний сайн болсон хүн тэрийг хэрэглэдэг гэсэн. Анх болохоор тэр хүүхдээ юусоо тийм хэрэглэдэг. Тэр хараа. Яг ийм баггүй юу? Наа чи худлаа хайр вэ миний дөө. Хүндэлдэг амар хүндэлдэг байсан. Яг тосносоод ирсэн чинь мансууруулах сэтгэцэг нөлөөлөх байц хэрэглэдэг. Тэр нь бүр ингээд донтчихсан өдөр болгон хамааралтай байгааг би ойлгосон. Яг хамт байхын тулд тэрний үгээр ингээд ганц 2 удаа хэрэглэсэн. Яг нэг удаа гэж хизээч байдгүй л байхгүй. Яг юм хизээч зогсохгүй циклэнд орсон юм байна л та. Хэрэглээд сэтгэл гутралд ороод гутралаасаа гарах гэж хэрэглээд дахиад гутралд ороод хүнд сайн болоод нөгөө нь хэрэгэлдэг байсан гэж байгаа. Тэгэхээр энэ дээр mirror cell буюу толин тусгалаар ажилдаг эс гэж хүний тархинд байдаг. Тэрний юу гэхээр хажууд байгаа хүн нь өөрөө яг юу хэрэглэн тэрийг дуурайж хэрэглэх гэдэг нэг юм одоо механизм хүний тархинд байдаг гэсэн үг. Энэ нь хайр дурлалтай давхцчихлээрээ бүр гүнзгий орно гэсэн үг. За иймэрхүү сонирхлын үүднээс хүүхдүүд ерөнхийн нөгөө нэг энэ мансууруулах бодис гэдэг зүйл рүү илүү их ингээд ороод идэх юм болов уу хараад байна л да. Тэгэхээр мэдээж хэрэг энэ дээр хүүхдүүд өөрсдөө бас өөрсдийгөө хамгаалж байх хэрэгтэй. Бас хүүхдүүдэд яг энэ талаар нэг мэдээлэл те одоо энэ одоо боловсролын одоо те суураас нь ч юм уу те энэ хорц зуршлын эсрэг мэдээллүүдийг яг ингээд зөв талаас нь бас тэгтээ өгөх хэрэгтэй байх. Магадгүй мансууруулах бодис хэрэгэлдэг чамд юм санал болгож байгаа тийм хүүхдүүд байх юм бол яг одоо магадгүй харилцаагаа таслах те үнэхээр чи тэр хүүхдүүдэд эргээр нөлөөлж чадахгүй л байгаа л өөрийгөө ингэж хамгаалах хэрэгтэй гэж би бол харж байна. Яг тухайн тэгээд хэрэглэдэг ингээд зөндөө олон хүмүүс дунд ороод ингээд харж байгаа. Би бол ингээд хамгийн бага хугацаанд хэрэглэсэн хүн байсан. Би яг тасралтгүй 2 сар хэрэглэсэн. Тэгээд за ер нь яг одоо яг болохоо болж байна. Одоо ингээд болох хэрэгтэйгээд тэгээд тэр 2 сараас хойш гарах бүр ингээд зөндөө олон орлогуудыг янз бүрээр хийжсэн. Тэр үнтэй тэгэл үерхээл нэг эхний 2 3 удаа уулзаал тэгэл дараа нь энийг хэрэглээл тэгээд эн чинь 2 сар хэрэглэсний дараа л энэ хүн ийм болчлоо гэж ярьж байна шүү дээ. Хэцүү юм а тий. Яг хөө тэгэл ер нь бол амар өөр ойлгоцсон л сонсогдож байна даа л тэгээд яг бас нэг ерөөсөө ийм юмны талаар мэдтгүү байсан гэдэг зүйл бас айгүй олон хүүхдүүд алдаж байгаа гэж бодож байна. Нэг юм багаас нь миний бодлоор л нөгөө нэг юм багаас нь ингээд нөгөө чамайг чист айрхуу болгоч шүү, тамхит болгоч шүү ч гэдэг юм уу ингээд нөгөө амар юм занлахэлсэн маягтай их хэцэгчүүд байдаг. Тэгэхгүйгээр нөгөө танин мэдэх юмнаас айгуу сайн хөгжүүлэх хэрэгтэй хэл та. Мэдээллээр амар сангах хэрэгтэй. Одоо эн чинь ийм зүйл байдээ шүү, энэ ингэдэж шүү, энэ ингэдэг хардаа ийм болсон байна, тэгсэн байна гэдэг нөгөө анханасаа яг үнэн бодтойгоор л мэдээлэл олгох хэрэгтэй ах гэж бодож байна ер нь хүүхдүүдэд. Тэгэхээр нөгөө бодисыг хэрэглээд ингээд хатангашсан байгаа буюу нэгсэндээ энэ хүний хувьд бол этиктэй, моралтай тий одоо нийгмийн хэм хэмжээг утсан хүнийг энийг ингэчүүл манай найз ингэндээ ийм одоо муу олондоо ч юм уу тий амьдрал нь ингэж хэцүүдэндээ гэдэг талаар энэ хүн угаасаа бодох боломжгүй болсон байгаа. Залуу хүн гэдэг утгаас нь харах юм бол илүү урам зоригтой. Ингээд хэдийн ийм зүйлд орсон ч гэсэн энэ зүйлээс гарах хүсэл нь байна. Ингээд энд ингээ ярилцлага өгөх бусад хүмүүст ингээд анхааруулах зоригтой байна. Тэгээд өөрөө аль болох бүр бараг хэрэгснийхаа маргаашнаас л буцаж өөрийнхөө ингэж үйлдэлт гимшсэн ингээ харагдаж байгаа нь болохоор яг манай залуу үеийнхний болохоор илэрхийлэл юм уу гэж би харж байгаа байхгүй юу? Хамт хэрэгсэн хүмүүсээс чи хинж байдаггүй. Энэ зүйлийг хэрэглэхээ боллоо гэж хэрэглэхээ боллоо гэхээр хинч нөгөө нэг итгэдэггүй, дэмжидэггүй, тоодгүй гэж байна шүү дээ. Бид нар нэгнийгээ одоо хайрладаг баймаар байна. Нэгнийхээ алдаан дээр нь дэвслэг биш, нэгнийгээ алдааг нь дахиж тэр хүн битэн юм мэдрээсээ гээд ингээд дахиад хайрлаад татаад авдаг баг. Гарман амар болсон. Гар маань амар болсон гэж гар нь яац юм? Бороо ямарсан. Одоо л хэрэглээ байсан. Бүр яг ингэ Бас болоогүй улаан утас үйч чөтөө. Хорын цааш нь явуулахгүй л гэсэн үг байдаг бах та одоо бодвол. За энэ ч гаргүй болжээ. Эцүүл юм байна. Харахад нүд толтромаар л юм байна. Эрт илрүүлэх, арга хэмжээ авах. Тэгэл дасан сэргийлэх арга хэмжээ их ажил хийх хэрэгтэй байна л дөө.
гар тарих хэмжээний биед нь үзүүлж байгаа чинь бид нар дотор нь тэ тархинд нь доторх эргэтнүүд нь ямар болсныг хэн шилж мэдэхгүй шүү дээ. Хэрэглээд үзье. Ганцхан удаачсан хамаагүй гэж бодож байгаа нэг өдрийг маргаашнаас л бүх юм өөрчлөгдөж болдог. Хитрхийн урд нь тархин хөлөөлдөг. Тэг нөгөө мэдээл хомс болдгоос болоод би тэ ийм амар зүйл гэж бодоогүй ч гэдэм юм уу гэд тэрнээсээ болоод айгүйх алдсан юм шиг санагдчихлаа юм л та. Тэгээд ямар ч байсан одоо нөгөө амьдралдаа нөгөө хийж болшгүй хар талб бодоо үлдээчлээ гэдэг шиг нөгөө нэг би одоо мэдээж хинч алдаж олно шүү дээ тий. Тэг тийм болохоор энийг ерөөсөө тэгж харахгүйгээр зүгээр л урагшаа хараад одоо ингээд өөрийн хичээгээд ухаарад явж байгаа нь бол надад амар таалагдаж байна. Миний найз гэж өрөвдөх сэтгэл угаасаа тэр хүнээс гарахгүй учраас шууд ингээд хэрэглүүлж байгаа байхгүй ингээд ийм байна тийм байна. Тэгэхээр нэгсэндээ магадгүй одоо үгдийн хин нэгэн энийг үзэж байгаа хүний найз нь те наа чин гоё штэ залуу хүн юм чи ямар амаатай нэг удаа хэрэглээд үзье сэтгэл санаа гоё болгодог юм а гэдэг хэрвээ саналыг тавьж байгаа бол тэр саналыг тавьж байгаа хүн бол хит донтцсон хүн байгаа учраас бодисоос болоод нөгөө өөрийн нийгмийн хэмжээнд тулгуурласан хүнийг бодсон шийдвэр гаргаж чадахгүй хэмжээнд хүрсэн учраас юм саналыг тавьж байгаа гэсэн үг. Та нарын одоо энийг үзэж байгаа 25-аас доош насны дүүнэр байвал чиний зөв гэж дотроо бодож байгаа зүйл чинь за буруу байх магадлал юм маш их шүү. Тэгээ сайн байна уу? Танд өдрийн мэндийг хүргэе. Намайг Сүвдэн Чимэг гэдэг. Би харт тамхи. За Сүвдэн Чимэг харт тамхины цагаас сэтгэл зүйч цагдаагийн ахлах тест. За. Гамар хэрэгээр хэдэн жилийн ярих ял авч орж ирсэн бэ? За би хууль бус зүйлс нөө машиндаа ингээд тэрвэрж авч ивж байгаад харт тамхины нөлөөтэй ингээд найз нөхдөдтэй цуг байж байгаа машиндаа ингээд баригдаад ингээд 2 жил ялаагаад сая 12 сарын ингээд орж ирсэн. Улсын хилээр харт тамхи оруулсан. Тийм Монгол руу оруулж ирсэн. Миний ойлгосноор бол та нөгөө хүүхдтэйгээ энд байгаа гэж солилцсон. Тийм. Жирэмсэн анх таслагдаад тэгээд анги төрөөд одоо хүүхдтэй байгаа. Анхны хүүхд юм уу? Үгүй. Гадаа бас хүүхдтэй. Болохгүй зүйлтэй ингээд орооцолцсноосаа болоод ингээд амьдралаараа тий хохироод өөрсдөө төдийг өөр хүүхдээ хүртэл ингээд ийм эмгэнэлтэй одоо хувь заяагаар ингээд амьдруулж байгаа нь харагдлаа л та тий. Надад хамгийн энэ хэрэгт холбогдол хамгийн хэцүү санагдчихсан зүйл гэвэл яг нөө шүүхийн тогтолцоор ингээ алхаад цохоод 2 жилийн ял гэхэд надаа миний нүдэнд минь яг хүүхдүүд нь дөрөвт нь харагдаад дөрөв нь харагдаад яг тухайн үед би айгу маш хэцүүс өөрийгөө бас үзээ ядчихсан. Би ямар тэнийг ээж вэ? Тэнийг юм бэ л гэж би өөрийгөө бодчихсан. Яг тэгвэл өөртөө хаян барин гэж ийм хэрэгт орооцолтод ингээ ял аваад авах хэмжээнд ингээ шоронд ороод ирсэн тий. Йоо бүр сонирн болчихсон. Тэгэхээр жаргалтай болгохын тулд хүнийг юу ч хийлгэж болдог, хүүхдүүдийг нь ч тухайд тэр мартуулж болдог гэдгийг энэ жишээн дээрээс амар харуулж байгаа. Ер нь хүүхдтэйгээ хамт байна гэдэг. Хүүхдээ ингээ хамт ялж байгаа юм шиг тэр хүүхдэж төрдөг. Тэгээд нэг өөрөө жирэмсэн байхдаа мэдээгүй энэ хэрэгт холбогдсон. Энэ нэрийг хэлсэн. Тийм болохоор ингээд тэр үедээ дараа нь ингээд мэдээд амар харамссан. Тэгээд одоо нэгэнд өөрчилж болохгүй ч гэсэндээ цаашдаа ер нь хүмүүсийг бас тийм зүйл хийгээсэй гэж их боддог. Хүүхдтэйгээ ингээ хамт ийм харахад байна гэдэг бол тэгээд ер нь хамгийн хэцүү нь төрчөөд яг ингээд инглиш гараад нөгөө хүмүүс төрөөд гişтэй ярьдаг штэ. Тэгээд л ингээд гэр бүлтэйгээ байдаг. Тэгээд тэгэхгүй хүүхдтэйгээ хамт ичээ ингээд байдаг болохоор тэр жоохон хэцүү байсан. За ингээд юу яг эмэгтэй хүмүүс, ээж хүмүүс, дөрвөн хүүхэдтэй эмэгтэй гэлгээл ярьж ирчтэй. Тэгэхээр яаж ч нэг хар тамхи мансууруулах бод тэгэхээр хөвчлэн нэг тийм эрэгтэй хүмүүс хэрэгэлдэг юм шиг мэдрэмж бас ингээд байгаад байдаг штэ нийгэмд хүмүүсийн дунд те. Гэтэл ингээд яг эмэгтэй эрэгтэй гэлтгүү хүн болгон ер нь ингээд энэ зүйлд орох боломжтой гэдэг юм л харж ин те хүүхэдтэй хүүхэдгүй яг энэ хэрэгт одоо холбогдоод энд ялаа идлээд байж байгаа хүн энэ ихж байгаа болохоос яг энэ нэг хүний цаана дахиад хамгийн багадаа л 50-60 хүн яг энэ хэрэгт хамт холбогдож байгаа байхгүй юу? Одоо энэ их чинь гэр бүлийнхнийх нь аз жаргал ойрын хэдэн жилдээ л байхгүйлах мөнхийн тэр минь энд байгаа даа гэж бодоол харамсаал одоо хамгийн наазах нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бол байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгээ хамгийн харамсалтай байгаа зүйл нь болохоор тэр хүүхдүүд байна. Хүүхд чинь одоо яг энэ бага насн дээрээ эцэг эхийн хайрыг бүрэн мэдэрч өсөх ёстой. Тэгээд ээж нь ийм хэрэгт холбогдсон гэдэг утгаараа энэ хүүхдэд амар том трама болж үлдэнэ. Энэ нь цаашаа
хөлтөл энэ травманаа ерөөсөө арилахгүй. Одоо тэгэл магадгүй яг одоо эмчлэг үзэж байгаа. Тэгээ магадгүй яг ийм асуудалд орсон байж байгаа болиё гэж бодож байгаа ч юм уу одоо нөгөө ийм хүмүүс бас байж л байгаа илгүү тий. Тэгээд тэр хүмүүст одоо бас энэ бичлэг ялангуяа тэр хүмүүст бас хүрээсэй гэж амар хүсэж байна би бол. Тэгээ ээжийнхээ үүрэг үзэж чадаагүй хажууд нь сонсох ёстой. Чухал ингээд эмэгтэй хүүхдээ хаа тий тулгуур байгаа асуудлыг хажуудаа ингэж сонсож чадаагүй амар ганцж чинь. Тэгээ дүүдээ болохоор чиг өөжлаач гэж хэлж чинь. Тэгээ түүнэрээ сайн гараарай гэж нутахгүй ажиллая гэд хурдан очноо хүүхдэдээ гэж хэлмээр байна. Тэгээ дөрвийн хүүхэдтэй ингээд хин нэг хар тамхиг санал болгоод тэгээ тэр хар тамхиг анх ингээд тэр хүн эрүүл сэтгхүүтэйгээрээ ингээд хэрглэж байгаа зү ер нь бол одоо нөгөө арх ухтаа хүн эрүүлээдэг гэдэг чтэй. Тэгээ яг тэрийг бас амар гайхаад байна л да. Тэгэхээр яг би энэ эмэгтэйг шууд буруутгахгүйгээр нөгөө мэдлэггүйгээсээ болчлоо л гэж одоо хэлгээл байл л да. Гэхдээ ер нь бол одоо яг юу бодож исэн юм бэ гэмээр санагдаад байгаа байхгүй ингээд дөрвийн нээж тэгээ ингээд дээрэс нь тэг ингээд нэг хар тамхины одоо хар тамхи хэргэлдэг тэр хүрээлт байсан байна. Дээрэс нь тэгээд өөрөө анх хэрэглэхдээ тэр хүн чинь эрүүл байсан байна. Тэгээд тэр үедээ одоо хүнд бол шийдвэр гаргах сонголт 100% хүний гарт байгаа. Тэгээ нөгөө тэгэхээр одоо нөгөө өөрийнхөө одоо юм бас жоохон зөрөгтэй бат зогсмоор байна. Яг нөгөө үгүй гэж хэлж сурж байгаа гэдэг шиг тий. Нэг хүүхдүүдийн хувьд бол гэр бүл элэг бүтэн байна тий. Аавтай, ээжтэй тий. Ингээд гоё аав ээжийн хайранд өсөж байгаа хүүхдүүд байна. Зарим нэг тохиолдолд тий аав ээж нь салцсан ч гэдэг юм амьдралын шаардлагаар тий ингээ аав ээжээсээ хол байна гэдэг бол хүүхдүүдийн хувьд маш хэцүү байж байдаг. Аав ээжийн хүүхдүүд ингээ маш их мэдээж хүлээж байгаа харж байгаа тий. Тэг яг ингээд хайр дутуу өссөн тэр хүүхдүүд ингээд насанд хүрсэн ч гэсэн тий нэг тийм маш юм дутуу мэдрэмжээр өсдөг юм шиг санагддаг. Нүднийхээ харснаас хүртэл хүмүүс ингээд ер нь мэдэрдэг байх, хардаг байх. Тэгэхээр ерөнхийдөө ингээд яг ийм зүйлээс болоод тий хүүхдүүдтэй ийм зүйлийг мэдрүүлж өсгөж тал өсгөж байна гэдэг нь бас өөрөө амар хэцүү юм аа. Найз гэж юу гэж боддог вэ? Би миний хувьд болохоор найз гэж байхгүй шүү дээ. Өөр намайг тэр муу зүйлийг яг нэг бодлын намаа ингээд тайвшруулах гэж дуудсан бодож тэр хүн бол надаас илүү тэр зүйлээ олон жил ингээд хэрэгэлсэн мэдлэгтэй тийм байсан билээ. Тийм болохоор хүн дүр найз гэж ер нь их байдаггүй яа. Найз гэж байдгүй. Чиний хамгийн сайн найз чинь чиний дотор байгаа. Чи зүгээр өөртөө л найзал чи өөрийгөө л сонс. Өөртөө л хорвогтуул. Тэгэхэд нөгөө энэ ч ингээд 100 мянгаар торгуулчихдээ штэ хэрэг баригдсан юм бол тий ингээд 100 мянгаар торгуулаа гарчин. Ямар ч эрүүл ухаан төвний хувьд бодгол асуудал ахгүй юу? Хүн өөрийнхөө бүтээгдэхүүнийг шахахын тулд хүнд юу ч худлаа ярьж болно шүү дээ. Адилхан мөнгө олохын төлөө явж байгаа. Тэгчдэг юм аа 100,000 төгрөгөөр торгуулчдаг юм аа, тэгчдэг юм аа, ингэчдэг юм аа. Нөгөө нийтийн сэтгэл санааг нь тайвшруулад тэгжил өөрийнхөө бүтээгдэхүүнийг тэр хүнд ингэж зарж шахаж боловсруулна гэхээс тийм юмд бол итгээд явж ийн гэхээр бас л яг бодгол асуудал байна. Энд ямар нэгэн байдлаар ингээ орчих гээд байгаа болов тий яг яаж өөрийгөө хамгаалах хэрэгтэй вэ гэдэг талаар. Ер нь ингээд ямар нэгэн буруу зүйл хийж байгаа юм нэг одоо ингээ арх ухаж байгаа ч юм тий харт амжилтж байгаа юм ингээ ганц удаа л гэж боддог. Энэ ганц удаа гэж юусо байдаггүй гэдгийг л ойлгох хэрэгтэй л дээ. Ер нь ингээд ямар ч хүн ганцхан удаа л хэрэглээд үзчихээ. Ганцхан удаа л гэж л ингэж бодгол ах л та ер нь тийм найз нөхөд хин нэгэн хүн санал бол. Гэхдээ энэ нөгөө хизээч нөгөө ганц удаа байдаггүй гэж саний хүн хэлж шүү дээ. Тэгэхээр саний өмнөх жишээн дээр ч гэсэн яг юм байсан. Ганцхан удаа гэд. Тэгэхээр энэ өөрөө ямар их хүчтэй тэр дондох мэдрэмжийг төрүүлдэг вэ? Тэнийг удаа хэрэглээл дахиж ингээд нөгөө нэг хамааралтай болчих тийм ийм боломжтой гэдгийг бол ингээд хүүхэд залуучуудад яг энэ төрлийн мэдээллийг ингэж илүү хүргэмээр санагдлаа. Тэгэхээр энэ гадны бодисуудын нөлөөгөөр арх хар тамхиуд яадаг вэ гэхээр шууд хэлэхэд тархийг хатангаршуулдаг гэсэн үг. Тэгэхээр энэ хэсэг нь ингээд хатангаршаа жижигсээд эхлэхээр энэ нь өөрөө буруу зүйл гэдэг энэ нөгөө хэм хэмжээг бодоод тооцоолоод ухамсартай шийдвэр гаргах чадамжийг нь байхгүй болгочдөг гэсэн үг. За тэр яг л хэлэх гээд байснаа хамгийн сүүлд л хэлж дээ тий. Яг үнэн. Тэгээд одоо түрүү нэг юм хэлсэн шүү дээ манайхан. Одоо энэ ийм болчих ч байх уу? Би анзаараад байна. Тэг сүүлийн үед айгүй их ингэж ярьдаг болчих. Би ганцаардаа би айгүй зовлонтой хэцүү болохоор ингээд надад тайна байхгүй.
Тэгээд ингэсэн болохоор би одоо харт амиг хэрэгжилчлээ. Яг ганцаардаад айгүй хэцүү байсан болохоор согтуу машин барьчлаа гэл тий. Тэгэхээр хүн болгонд манайхан зовлон байгаа. Хүн болгон тэр өөрсдөнд нь жижиг том зовлон тэрнийхээ ард гарч гал хүн болгон амьдралынхаа төлөө зүтгэж байгаа. Чи ганцаараа тийм биш. Тэгээд нэг юм хохирогч сэтгэхүйтэй би надад хэцүү намайг хинч тоохгүй байгаа болохоор би ингэчлээ гэдэг. Үгүй ээ манайхан. Тэгээ яг үүндээ харал та. Эцэг эхийн хараа хяналтыг улам сайжруулад яг ийм хорж цаягдах талаас нь биш, илүү зөвлөх талаас нь яг залуучууд ч өөрсдөө маш их ухамсартай штэ. Чи энийг хэрэглээд ийм болно гэдэг талаас нь биш, одоо Монголынхон хөгжлийн, хүн амын одоо өсөлтийн талаар яг саяны миний ярьсан шиг ингэж харьцуулаад өөрсдөр нь ухамсарлуулад ойлгуулж иж одоо залуучууд юм уу хүүхдүүдийн зүйлээс татгалзах болов уу гэж би харж байна. Ямар ч эцэг жирийн хүмүүс бол мэдэхгүй шүү дээ энийг. Огт мэдэхгүй. Би үл анхудаа л үзэж энэ хэцүү юм байдгийг чи одоо хэцүү л байна. Энэ чинь нэлэх хүүхдээ шоронд орцсон энэ чи ямар өлегтэй байх юм гэдэг чи. Энэ их хүн одоо сая энэ сүүлд гардаг. Тэгээ харин сайн байна. Танаа сэтгэл зүйч очиод уулзалт арга хэмжээ зохиосон. Энийг л урьдчилан сэргийлэх. Тий ямар нэг юмд орхоос юм бол урьдчилан сэргийлэхэл арга хэмжээ авахд энэ нэвтрүүлэгчийн сайн нэвтрүүлэг байна. Ингээд энэ ч яг бодит юм кейс ингээд нүдэн дээр харуулахаар бас өвөл болт юм байна. Тэгээд яг одоо нөгөө бид нар ганц л амьдрна. Тэгээд тэр амьдралаа яг юунд зориулж, юунд зарцуулж, яаж өнгөрөөх нь бол бидний гарт л байдаг. Тэгэхээр тэрийг одоо нөгөө эцээ эцэд хэрвээ чи ингээд буруу юм хийгээд ингээд явж байгаа бол окей, энэ бол чиний сонголт. А гэхдээ энд одоо хэн золиослогдох уу, хэн хохирох уу, энэ эцэстээ хаана очих уу гэдэг юмыг боддоор хараасаа гэж хүсэж байна. Тэгээ мэдээч ингээд миний л амьдрал би ингээ явна гэж сонгож байвал тэр хүний сонголт тэр хүн өөрөө л хохирно. А гэхдээ яг эцсийн зогсоол бол яг ийм л харанхуй зогсоол байд юм байна. Аа хэмэлдэр. Намгийн зүүн талд юм байна шүү. Соошоо. За тийм хайж байгаа гэж. За. Дараа. Тэр хараач хөдөлж байгаа өстэй. Хараа зүхтах гэж оролдож шин. Хүн чирээд алга магадaltaй баг. Тэрс энэ амир энэ дээр ажиллаж байгаа бас манай энэ албан хаагч нар маань бас хүнд нөхцөлд ажил хийдэг. Чи эрүүл хүн биш шүү дээ, тийм биз дээ. Эрүүл бус хүнтэй харилцаж чинь гэдэг чинь. Өмнөгов аймаг. Шинчин зөвхөн хотод биш юм уу гэж шигтэй. Ерөөсөө Монголд ийм баримтчилгаа ингэж явагддаг, ийм ажиллаа сайн хийдэг гэж ерөөсөө мэдээгүй мэн. Тэ яг байлдаантай кино үзэж байгаа юм шиг байна тийм. Ямар юм бэ? Тэгээд өөрсдөө ийм байдалд оруулах байгаад тийм. Энд нөгөө цагдаа нар маань бас яасан хурдан шуурхай ажилтсан нэ тий. Яг энэ дээр ингээд бас зүгээр энгийн ажил мэргэжилтэй хүний хувьд болохоор ингээд яаж энэ хүмүүсийг олж илрүүлт юм болоо ч юм уу та нэг тиймэрхүү юм бодцоолаа л да. Тэг ямар ч байсан энэ ингээд баримтчилгаа гэдэг нэг талаасаа одоо тэр хүмүүсийг тий одоо баримтчилж байгаа мэт боловч нөгөө талаасаа бас нөгөө энэ хүмүүсийг энэ донтолтын үйлдэлээс нь гаргах тий замыг нь тавих хамгаалах ийм үйл юм болов гэж харж байна л да. За ингээд яг энэ 3 бичлэгний дараагаас бол яг энэ дүгнэлтэнд хүрлээ. Яг энэ харт амих гэдэг сэдвийн талаар бол илүү чөлөөтэй ярилцсан дээр гэж бодож байна. За. Эцэст нь ингээл ийм байдалд орох нь байна шүү дээ. Баярлаа манайхаа. Тэгээд би бас энэ алба хаагч нартай бас баярлаа гэж хэлмээр байна. Яг үнэхээр энэ бичлэгийг үзээд 10 хүний нэг нь ч гэсэн ухаач ивэл бидний ажил бүтгэн байна. Тэр 10 хүний нэг нь орой. Өөрийгөө сонсоорой манайхаа. Бид нар чинь цөөхүүлнэ шүү. Энэ дотор байгаа хүнээ сонсоорой. Амжилт хүсье.